Зимэн. За өнөөдөр би та бүхэндээ өдөр тутмын мейкап хийж үзүүлье. Мөхс би та бүхэндээ мэдчилж байна. За нүүрний будаггүй байгаа шүү. Ойлгож аж хөдөлчихлөө. За ёстой супер мейкапын бичлэгэн дээр хөмсгөө хэрхэн гелээр будах вэ гэж заасан болбол өнөөдөр би бас нэг өөр аргаар хөмсгийг будах талаар орох юм аа. Та бүхэн минь таалан сойрох нь уу? За ямар тач будалдаг гэс эхэлчихье. Эхлээд өгөөч чи мэдээж тосон төрхөндөө тонторхон минь. За одоо намайг яг одооний байгаа шигэн царай муутайгаар нь битгий төсөөлөөрэй. Будаад дуусны дараа хэний хүү хэн болохыг хинч таашгүй юм аа. За би буруу тийш хараад байна. Ийшээш тийм нөхөө чи яаж н мэдгүй. Пэйж гинэ. Юу илээ? Эн чин би юу хийгээд байгаа вэ? Амар орон гарна. YouTube хуудасны нэрийн хараарай манайхан. Артист Бондок пэйж гэдэг юм аа. Одоо YouTube сувгийн дагаж байж тураач гэж аахгүй. Тураач гэж байгаа аахгүй нам өнөөдөр те. Гэхдээ турмаар л нь штт. Одоо ч гэсэн турмаар л байна. Юу ч мэдхгүй бийжэж. За яг пэйжийнхаа одоо те нэрийг хараад би тархан хүн дургүй гэх юм бол битгий дагаарай. Зүгээр би хүн надад чухал байна гэвэл дагаарай. Их төрөл нь өөрөө их хуурай төгсгөлтэй байсан. Тэгэхээр бид баг повдер тавихгүй байж болохоор юу юм бэ лээ? Одоо бүтцтэй крем байна лээ. Тэгэхээр бүтцээ бид нар харна гэсэн үг. За ийшээ харахаар ийшээ харчих гээд мэдхгүй нэг хоёр тийшээ хараад хөвтүүлж анх удаа бичлэг хийж байгаа болохоор жоохон тэгээд би ер нь юу яая? Энэ талын дээр харчих. Одооныхын энэ царай битгий нэг бодоорой манайхан заяа. Одоо яаж өөрчлөгдөх болоо гэдэг тал дээр нь их ажиглаарэ. Миний арьс заяа нэг тийм одоо кремний өнгийг хувиргадаг. Одоо бүр амар хүнд буцтай крем болвол яг гайгүй заяа. Яг дунджаас доош кремүүдийг бол ингээ хувиргачдаг. Яг ингээ ийшээ харахаар өөрийнхөө бичлэгэн дээр би ямар гараад байгаагаа бас битгүй байгаа байхгүй юу. Одоо энэ ингээ цайвар харагдаж байна уу? Үгүй. Үгүй. Ямаш буруу бодсон байна. Энэ бол цайварт орохгүй. Надад бол явс дундаа тэгэл боролцдог. Амар сонио. Өдөр тутмын бодолт гэж хэлсэн те. Би өөрийгөө өдөр тутамдаа яаж боддгаа ингээ харуулж байгаа. Тэгэхэд өдөр тутамдаа би ямар нэмэхгэн суур тавьдгаа та бүхэндээ бүр ингээ бодтоор харуулъя заа. Одоо миний энэ дээр ингээ байгаа энэ юунууд байгаа сорвнууд байгааз энэ сорвнууд чинь ерөөсөө ингээл жоохон бүдгэрэл тэгэл яг сорвтой хэвээрэл байна заа. Хитрхийх өдөр болгоо ингээл өөгөө дарах чинь ингээд ах юм бол ингийн хайлайт. Шингэн стикерын хайлайт. Энэний бүр юу гаралт нь зүгээр яг чихтэй юм шиг. За би нэг түрхэж та бүхэндээ суурийг хөдлөх гээд тал бас байгаах гэж бодож байна. Жохон гэлтгэнэж харагдаж өгч гин үү? Энэ мэдэгдэж байна. Гэтэ энэ хайлайт бүр яг нэг гоё. Гэтэ жоохон суур хөдлөхөд идэм билээ. За одоо бид нар ингээд нэг шингэн хайлайт тавьсан учраас суурэ илүү удаан барихын тулд повдро тавьж өгөх шаардлагатай. Маш сайхан товшоод зөөлхөн. Ерөөсөө суурэ нэг хөдлөхгүй сайхан барьчихсан гэсэн тийм бодолтой байх хэвээр. Гоё. Амар харамсаж байгаа. За тэгээ зовко энэ хэсгээ ингэж үзээд хуурай байна гэх юм бол болсон байна. Гоё шүү гэл. Чи харж чадах юм. Би ийш харах хэрэгтэй үсттэй. Энд ч одоо яаж нэг хүмнэ. За тэнгүүтээ би энэ хөмсөг бодож харуулах гээд байгаа шүү дээ. Хөмсөг.
За тэгэнгүүтээ за би дахиад уршилж. Бүр ингээ ярих болгондоо амар уршлаад байдаг гинэ. Тэнийхээ одоо хөмсгөө ямар өнгөтэй байлгахыг хүсэж байна. Тэр өнгийн тэнээ юм хавтгай багсан дээр аваад тэгэнгүүтээ хөмсгнийхаа үс дагуу хөнгөн. За тэгээд та бүхэн маань одоо ингээ заяа ялгааг минь харах болно. За бид нар чинь одоо ингээл хөмсгийг будах өчнөө амар олон арга байгаа. Амар олон. Тэрнээс нь би та бүхэндээ ингээл цоврал болгоод л оруулаад байгаа юм шүү гэдгийг та бүхэн минь ойлгоорой. Тэгээ за төрс хүлээж аваарай. Мик зүүчлээ. Яг хөмсгний ялгаа харагдаж байгаа өстэй тий. Одоо энэ ингээ миний бутсан маань ингээ илүү цайвар. За энэ хэсэг маань яг миний үндсэн өнгө ингээ харагдаж байна. За энийг ингээ сайхан ингээд одоо энэ чи жинхэнэ бүр илүү цайж өгнө гэсэн үг байхгүй юу? Бид нар ч нэг жоохон цайвар хөмсгөнд их дуртай хүмүүс зөндөө байдаг шүү дээ тийм ээ. За ингээ хөмсгнийхаа дагуу ингээ зураад өгч байгаа юм. За тэгэнгүүтээ нөгөө талаа бас зурнаа. За тэгэхээр эн чинь одоо хэлбэргүй байсан ч гэсэн ерөнхийдөө бол аюу гой хөмсгийг харагдуулж өгч байгаа. Гэхдээ жоох ингээ хэлбэржүүлье гэх юм бол харандаа байж болно, юугаарч байж болно. Шууд консилераараа цэвэрлсэн ч бас болдог. За би жоохон ингээд жоохон хэлбэрт оруулчих гэж бодож байна. Үл ялэг маш хөнгөн. За энэ тэнд харах биш тийм ээ. Одоо яг нүдний тэнээр заавал хөмсгний тэн гэж тустай авах ямар шаардлага байхгүй. Тэгж зардаг газруудыг гэж дуурсан наа чинь. Зардаг газруудыг тэгээ тийм юм худалдаж авдаг хүмүүсийг жоохон илүү зардал гаргаж ийн удаа гэж би боддог юм аа. За ингээд хоёр хөмсөг маань ер нь бол болцсон. Би бараан будах зөгтгөлдөө. Гэтэ өнөөдөр би цайвраа бод. Нүдний бодолт руугаа орё гэж бодож. Тэнгүүтэн хөмсгөө будсан тэнээрээ нүднийхээ суурийг тавьж өгнө, хэлбэржүүлж өгнө. За тэгээд манайхаа таны тэн янз бүр байгаа тийм үү? Шууд тод гардаг байгаа. Эсвэл маш бүдэг гардаг. Ялангуяа солонгос тэнүүд, Япон тэнүүд тий. Тэрнээс шалтгаалаад та чанга дарах уу, одоо нэмэгхэн дарах уу, нэмэгхэн гинэ. Хөнгөн дарах уу гэдгээ та өөрөө шийдээд ер нь мэдрээд явчихнаа л гэсэн үг. За энэ суур өнгө бол ер нь бол нүдийг хэлбэржүүлж өгөх. Суурийг бэлтгэж өгж байгаа. Нүдийг хэлбэржүүлж өгж байгаа гэдээ ер нь бол ойлгоход болно. За тэгээ ингээ харахаар би хит тод будахгүй байгаас бол одоо жоохон хавтгай дуу багсаараа доотлын хэсгээ будна. Ер нь л зовхны бодолт бол бүр үнэхээр чухал надад бол хамгийн чухал хэсэг маань зовхны бодолт буюу дараа нь суур хоёр. Эхлээд суурилдаа өгнө. За нэг иймэрхүү харагдаж байна. Хэвтэйгээр би анх удаад бичлэг хийж үзэж байна. Яг л нэг босоогоор хийхээр бол өөрийгөө харж болдог учраас би дандаа тэгж хийдэг байсан. За тэгээд би одоо яагаад суурь ингэж тавьж ин гэхээр хөмсгтойгоо ингэж дөхүүлж өгөх гэж ингэж тавьж байгаа. За тэгэнгүүтэн одоо миний суурь дах бүх зүйл яг энэний өнгө дагуу яг зөгцсөн өнгөөр ерөнхийдөө бол явж өгнө л гэсэн үг. За ингэнгүүтээ бид нар арай чүд бараан өнгийг аваад за өөрийн контр хэсэг гэх юм уу яг энэ хэсэг дээрээ хөөрх ингээд тавиад өчгөн. Биш нэ өдөр тутмын бодолд бодох гээд байгаа хүн штэ. Мэдэн тэ. За ер нь бол ингэж харагдана. Нэг контр тавьж өгж байгаа мэт харагдаж байгаа үстэй тийм ээ. За тэгээд уг хэсэг нь үл ялэг. За ерөнхийдөө бол ингэ бодчихаар уул нэгтэй ажгүй. Гэхдээ одоо начиг одоо бондгор нүүртэй эсвэл нэг туранхаа мөрцөө одоо нүүр нь ингээд одоо бөөнгийн нүүрний хэлбэртэй хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүмүүст холоос харахад зүгээр мэлгэр юм харагддаг. Одоо юм нэг одоо шинэ нүд нь ингээд зартаач харагдана, мэлгэр харагдана. Тийм учраас
За би ер нь бол 2 тенер ерөөд бол 2 багсаар ерөөд бол бүгднийг нь явуулж байгаа шүү. Тэнгүүтлээ бараан өнгнөөсөө жоохон аваад энэ хэсэгтээ жоохон тэн өгөх хэрэгтэй. Тэн өгнө. Үл хэлэг. Тэ би одоо яг энэндээ зогссон өнгийн наривтар дуу бас хит нарийн биш яг дундаж ширхгийн саг одоо доод зохиныхаа давхраан дээр түрхэж өгнө. Тэгэхгүй болохоор дээд доод давхраа хоёулаа ингээ мэлгэр болж харагдаж өгөхөөр илүү тийм муухай харагдаж өгдөг. Тэгэд үл ялуу тавина. Тийм байгаа за та нар ингээ хардаа. Ер нь бол одоо энэ тэн зовх хоёрын чинь голдох одоо ингээд уусгаж өгч зүйл нь саа гэдээ ойлгож болно. За тэнгуүтлээ арай том ширхэгтэй дөө сааг би яг энэ зовхныхаа энд ингээд тавиад өгч гэнэ. За арайс ер нэг юм ингэж тавьж өгөх юм аа гэж байгаа шүү дээ. За тэгээд та саанд хэр дуртай юм? Саа тань иймэрхүү болж үуч харагдаж байгаа юм аа. Хамраа өндөрлөөгүй, хасраа өнгөлөөгүй, сүүдрээ тавиагүй байгаа. Сормос. Мандах ингэдэг те. Ингэж бодоод байдаг те. Тэгж боддог хүмүүс заяа нэг юм хэлэхэд толоо доороо бариад, толоо ингээ яг ингээ сормос руугаа бариад тэгэл ингээ бодчих. Амаа мангахгүй байгаа зү бүр ярьж мэрэд байгаа зү. Ингэж бодно. Бодвол илүү та нар минь амаа ангаалахгүй байх юм болов гэж бодож байна. Би эсвэл буруу яриад байна уу? За би өдөр тутам уучраас сормос мормос наахгүй байгаа шүү. Үе. Сормос наахгүй сайхан будаа явчихнаа өнөөдөр. Явчихнаа гэнэ дайрлах гэж. Би одоо тэг ингээд контр тавих хэсгээ сүүтрийг тавьж байгаа шийдэ гэж бодож байна. Би ер нь бол энэ тэндээс нь буддаг. Энэ тэндээс нь буддаг. Ерөөсөө нэг юм хийчихэд дууссан гэж боддгоо. Ингээд энэ тэндээс нь буддаг төрлийн хүн байхгүй юу? Миний сорнууд байж л агаад би ийм нэмгэн суур тавьдаг. Өдөр тутам ерөөсөө зузаан суур тавихгүй өө дарагч хэрэгэлдэггүй. Ер нь бол нэг иймэрхүү буддаг. Юу үнэн энэ үнэн. За бүр заримдаа сүүтрч тавьдаггүй дээ баг. Одоо бичлэг хийж байгаа юм чи бас юуш тавихгүй байж бас болохгүй. Тэгэхээр чи юу хийсэн бэ гэж гайхвал би одоо яах юм тий. За тэнгуүтээ мэдээж хамрны сүүдрийг бол илүү тод өхөн тодорхой. Энэ бол угаасаа тодорхой зүйл. Хацарныхыг хийж тодорхохгүй. За одоо ингээ хамар муутай, хамар жижигтэй хүмүүст маань хамгийн чухал зүйл юу вэ? Хамар өндөрлөө. Тийм ээ. Тийм шүү дээ. Хамар гоё шүү. Гоё хамартай хүмүүс гоё маа гэж атаархдаг шүү дээ. Би цагаан атаархлаар. Бүр ингээд нэг кино ч юм уу ингээд нэвтрүүлэг үзэхээр амар гоё хамартай нэг хараад гэж таг болчихж байгаа юм чи. Ямар гоё юм бэ гэж таг болчихдээ би. Тэгэд энэ тавьж байгаа сүдэр нь хөмсгтөө төстэй өнгө байгааз. За цаа чинь бодлоготой ингэж явдаг байхгүй юу? За. Oh my god. Яна савчрээ. Би хамраа өндөрлөхөр ингэж идэм маа. Ятаргатай тий. За тэнгүтэн би ч одоо хэрэгтэй багснуудаа шууд бүгдийн гаран дээр аваад пам. Тэгэл явчихдаг хүн шүү дээ. Тэгээ явчихдаг гэсэн. Энд гэрэл гинэ толио. Бас манараатай хима за сэх хацраа өнгөлчдөг байгаа. Яалч гэн камерт өөрийгөө харах гал буруу хараад байгаа юм да. Энэ камерт бол нөгөө тэтэ энэ хацар өнгөлөг шүмэл энэ нарийн юмнууд нэрсээ харагддаг юм шүү. Хардаа. Амар тод биш байгаас тэгсэрнэ. Эн чинь л миний зорилго шүү дээ. Эн чинь л миний зорилго. Чи бол миний найз. Чи бол
утасны цэнийг дуусаад унтарсан байж би ганцаараа яриад л байж. За яах вэ? Зүгээр штэ. Тэг гой сонирхолтой штэ тий. За ерөнхийдөө бол би нэг контртгуу байх уу гэдсэн контртаагүй. Ер нь бол тенер илүү жоохон ингээд бараан туулж өгөөд тэгэл ингэ байж гэн. Хөмсөг бол ингээд илүү натурал яг өөрийнх нь үсээр бас тийм үстэй мэд хитрхээ тийм одоо тий битүү биш юм болж өссөн. За тэгэнгүүтээ уруулаа бол бүр одоо нөх хөмсөг бүтэхгүй учраас дарваатла бодож өгсөн. За тэгээд сүүтрээ баг хасрын өнгөлөгчөө дуун зэргийг тавьж өгөөд одоо энэ хасрын өнгөлөгч байхгүй бол мелисэн юм болно тийм үү? Одоо ялангуяа бидний шиг юм бомбор хацартай хүмүүст. За тэгээд бас мейкапын талаар нэг юм хэлэхэд одоо ямар ч бодолтыг ингээ гой хүлээж авдаг, хувирдаг хүн байдаг. Гэхдээ тэр хүн ингээд нүүрээрээ таргалаад одоо начиг ингээд давхар ирүү суугаад ингээд эхэлсэн хойно нүүрний бодолтын хувиралт тийм гой байха болчдөг. Ер нь таргалаад ирэхээр ер нь бол хувиргалт гой байха болчдөг. Ер нь бол одоо тийм бодолтыг одоо хацар шөмбгөрөөр ингээ харах юм бол илүү бүр амар гоё харагдаж өгнө. За тийм учраас би дараагийн удаа гоё бүр ингээд амар гоё модельтэй бичлэг хийж харуулна гэж бодож байна. Ер нь бол гоё юмнууд хийнэ гэж бодож байна. Та бүхэн маань ингээд дагаарэ гэж бодож хүсэж байна. Энэ бол зүгээр л өдөр тутмын бодолт ч гэдэг. Гоёлын бодолт биш. Гоёлын бодолт хийх юм бол бас шал өөр байх болно. За тэгээд та бүхэнтэйгээ хамт байсан баярлалаа. Бүгдэнд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Баяртай.